За сайн байцгаана уу манай хомхын ордныхоо сайн байцгаана уу. За та бүхэндээ одоо төвчээртэй удаан хүлээсэнд баярлалаа. Оройтож уншиж байгаадаа хүлцэл өчьё. За ингээ удахгүй гарч байгаа шинэ оны мэд хүргье. Шинэ ондоо бүгдөө аз жаргал эрүүл энх байгаарэ. За одоо ингээ та бүхэндээ 2025 онд одоо амьдралд нь юу тохиолдох нь одоо анхаарах зүйлс юу вэ гэсэн уншлага эхэлж байна. За эндээс харахад одоо манай хумхын ордныхан 24 он бол бас нэлээд одоо сэтгэл санааны хувьд ч тэр тийм ээ мөн одоо эдийн засгийн хувьд ч тэр нэлээд хүнд жил байсан харагдаж байна. Ер нь сүүлийн одоо хэдэн жил харагдчихвал л да 3 буюу 2 жил ч юм уу тийм ээ. За эндээс за 25 онд одоо та бүхний аз одоо өөрчлөгдөхний би одоо нэг дандаа хэлдэг шүү дээ. Хүний амьдрал дандаа одоо тагтаа шиг цагаан байдгүй, хэрэг шиг хар байдгүй, шаазгаа шиг алга байдаг. За одоо энэ хүнд үе бол дуусгар болж гин гэж байна. Энэ амьдралын хүнд үе дуусгар болж байна. Одоо цаанаасаа одоо цаг нь болсон тийм ээ. Ер нь хэцүү үе дуусах цаг нь болсон байна. За 25 онд ингээд сайхан аз одоо бас таныг ивэж одоо эдийн засгийн байдал сайжирч одоо сайн сайхан зүйлс тохиолдохоор харагдаж байна л да. За тэгтэл одоо манай хомхын ордныхан одоо нөгөө жоохон урд жил одоо урд нь нэг жоохон хэцүү үеийг тулсан учраас одоо 25 онд одоо нөгөө овертинкинг хийсэн тийм ээ. Ер нь нэг өөртөө итгэлгүй болчихсон харагдаж байна шүү тийм ээ. За уг нь бол одоо манай хумхын ордныхан бол одоо маш их авьяаслаг тийм ээ. Маш одоо чадварлаг нэг хийж байгаа юмдаа эзэн байж чаддаг ийм хүмүүс байдаг. За энэ одоо чадварыг одоо үнэлж тэр чадвараа ашиглаж гэдэг юм уу 25 онд одоо эдийн засгийн байдлаа сайжруулах юм харагдаж байна л да. За энэ дээр би бол одоо бизнес эрхэлж байгаа байдал, шинэ бизнесийн санаа одоо шинэ бизнес эрхэлж байгаа байдал харагдаж байна л да. За тэгтэл одоо энэ дээр одоо анхаарах зүйлс байна тийм ээ. За одоо зарим нэг хумхын ордныхан маань одоо маш одоо уян хатан байхыг шаардаж байна 25 онд одоо дандаа бухар шиг нэг зөвлөгөө зүтгээд байхгүй хүн шиг хүмүүсийн үгийг сонсох тийм ээ зөвлөгөөг авах. За тэгээд одоо уян хатан байж одоо тийм ээ юу гэдгийг одоо зүрүүд зангаа одоо жоохон татах хэрэгтэй байна. Үгүй болвол одоо энэ сайхан орж ирэх гэж байгаа мөнгө одоо бас хойшлох тийм ээ явж ч болно. Мөн одоо хүнтэй хамтарч ажиллах гэж байгаа бол одоо маш одоо анхааралтай байх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо тэр хүн одоо ямар үүднээс одоо тантай хамтах гэж байгаа тийм ээ. Энд бол одоо би зөвхөн та одоо жишээлх юм бол хумхын ордныхан одоо олон юм руу одоо хүчээ тарамдсан байдал харагдаж байна шүү тийм ээ. Нэг ажил дээрээ бүтэж байгаа ажил дээрээ сайхан анхаарал төвлөрнө. Мөн одоо та одоо 25 онд ямар одоо нэг төлөвлөгөө байна тийм ээ. За нэг төлөвлөгөө байна эндээс харахад ер нь байна гэж байна. За энэ төлөвлөгөөд одоо практикал план хэрэгтэй биш шүү. Одоо юу гэдгийг жоохон амьдралд ойрхон тийм ээ сэтгэлдээ багтсан төлөвлөгөөг одоо шинээр зохиохыг одоо тань зөвлөж байна шүү тийм ээ хороо ертөнцөөс. За энэ сайхан аз ивэж байгаа ийм сайхан үед одоо бас энэ цаг үеийг одоо зөв сайхан ашиглавал тун зүгээр байна тийм ээ. За ер нь бол яг юм хэцүү үе ард орхигдож байгаа ч гэсэн энэ байдлаасаа салж чадахгүй 25 он руугаа ороод тэгээд одоо энэ юуг одоо байдлыг бас эргүүлсэн зарим нэг нь харагдаад байна шүү. Тийм учраас би хэлж байна тийм ээ. За мөн одоо
одоо нэг хоёр нүртэй найз одоо амьдрал дундуур ч орох тийм ээ, бизнес дундуур орох, эсвэл бол таны хүчийг тарамдуулах, энэ тэнд очиж юм ярих, хобби ярих, орж ирэх гэж байгаа мөнгийг холдуулах ийм магадлал өндөртэй байна шүү. За одоо би хэлээд байна, одоо 25 онд одоо хэнийг сонгож найзлах вэ тийм ээ? Ер нь хэрэггүй юмнуудыг одоо сайхан орхиод яваа тийм ээ. Тэрнгүү 25 он бол танд одоо шинэ бизнес боломж, одоо шинэ амьдрал, одоо ер нь шинэ юмнууд байна тийм ээ. Ер нь өөрчлөгдөх нь одоо ингээд дандаа л ингээд би байж их юм байх таа гэд ингээд бодож байгаа юм байдал харагдаж байна. Гэтэл үгүй шүү, өөрчлөгдөн, тэрэнд одоо сайхан бэлэн байх тийм ээ. За одоо бүтэхгүй байгаа юм руу одоо байгаа юмыг орхиод шинээр одоо эхлэх юм зоригийг гаргаарай. Ингээд одоо зарим нэг нь харахад бол одоо бүтэхгүй юм одоо төлөвлөгөө боловсруулж ярьцгаад одоо тэрэндээ одоо ингээд муухардаад өөрийгөө зовоогоод байгаа байдал харагдаж байна шүү. За энийг анхааруулan хэрлье. За мөн одоо хоёр нүүрстэй найзаас болгоомжлоорой тийм ээ. За ер нь бол яг уу манай хумхын ордныхан бол одоо 25 онд бол одоо амьдралын шинэ сайкл эхэлж байгаа юм шиг харагдаж байна. Тэ шинэ амьдралын үе, шинэлэг үеуд тийм ээ. За энэ дээр одоо маш их бодож, одоо маш их төлөвлөж, тэгээд нэг сэтгэлдээ багтсан зүйлийг л хийгээрэй тэ хумхынхан маань тийм ээ. Энэ бол дахин анхааруулсан юм байна шүү. За мөн одоо амьдрал дээр бол одоо маш их хэцүү харьцаа харагдаж байна тийм ээ. За энэ харьцаа одоо хайжч болдгоо, явжч болдгоо ингээд байгаад байдаг ийм харьцаа байх юм тийм ээ. За энэ дээр одоо бие биенээсээ нуусан хаасан юм, одоо энэ мөнгө төгрөгийн алдагдaltaй холбоотой тийм ээ. Мөн одоо бие биенийгээ хуурсан явдалч харагдаж байна. За би одоо эндээс нэг юм харж байна. За одоо тэгээд ингээд тэрнээс болоод одоо хоёр тустай болчихсон байгаа ч юм уу тийм ээ. За энэ дээр би одоо шууд хэлчихье. За энэ бүтэхгүй байгаа харьцааг болчооч тийм ээ. Энэ угаасаа таныг юунд ч хүрэхгүй харагдаж байна. Одоо хэрэг тустай байгаа зарим харагдаж байна. Буцаад нийлүүл байдал өөрчлөгдөхгүй шүү. Инээсээ дор болно гэж ойлго. Тийм учраас одоо 25 онд сайхан шин төлөвлөгөөтэй тэр жигтэй шинээр одоо сайхан амьдрал эхлүүлсэн, одоо шин замыг сонгосон ийм байгаа чи. Тэхийн бол одоо шинэ хайр байна 25 онд. Одоо энэ шинэ хүн бол одоо таныг сайхан зам руу хөтлөх нэ тийм ээ. Тийм учраас одоо зоригтойхон шиг. За энэ дээр одоо манай хумхынхны одоо энэ ажил дээрээч тэр энэ амьдрал дээрээч тэр нэг юм харагдаад байгаа юм. Энэ юу вэ гэхээр зэрэг өөртөө их итгэлгүй болчихсон харагдаад байгаа юм. Одоо энэ байдлыг одоо хүмүүс ашиглана тийм ээ. Мөн одоо та хүнд ашиглагдана, хүний олз болно тийм ээ. Ийм байдал бол одоо хоёрхан үг сонсох ярихад хүнтэй солилцоход л мэдэгддэг. Тийм учраас одоо ийм сайхан үе одоо эхэлж байна. Одоо таны шинэ амьдрал эхэлж байна тийм ээ. Одоо ажил дээрч тэр амьдрал дээрч тэр одоо тэгэхээр зэрэг бас attitude одоо өөрийнхөө зан өөртөөгөө сайн ажиллаач тийм ээ. Яаж одоо буцааж өөрийнхөө одоо өөртөө итгэх итгэлийг олж авах вэ тийм ээ. Энэ дээр сайн ажиллая шүү. За мөн одоо би хэлээд байна. Үл ойлголцол гарах одоо хоёр нүрт найз одоо нэг хүн байна. Найзл гэж энэ дээр гарсан байна. Гэхдээ ер нь бол энэ хүн бол одоо ер нь бол одоо байдлыг самрах магадлалтай. За одоо тэгээд одоо шинэ одоо нэг өөртөө итгэлгүй гээсээ болоод одоо шинэ зүйл рүү хөл тавихаас айж байна. Одоо өөрийнхөө комфорт зоноос одоо гарч чадахгүй байна тийм ээ. Хэтэрхий тухтааны газараас суучгаадгүй тэрэнд мэдэхгүй тэрийг би мэдэхгүй би тэрийг хийж чадахгүй байх гэдэг ингээд. Энэ одоо бүхний ард таныг одоо танд одоо та одоо өөртөө итгэхгүй байгаа байдал харагдаж байна шүү. Тийм учраас одоо өөртөө итгэээч. Яаж өөрийгөө олж авах вэ тийм ээ. За иймэрхүү мессежнүүд байна шүү. Ер нь бол 2025 он маш сайхан жил гарч ер нь танд шинэ бизнес, шинэ ажил одоо таныг ивент итгэх хүн гэх мэтчлэн юмнууд байна.
За мөн одоо болохгүй байгаа харьцаа миний одоо хэлснүүдийг бодож үзээрэй манай хумхийнхаа. За ингээд одоо би хувийн уншилгаа хийсээр байгаа шүү. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл одоо холбогдоорой тийм ээ. За ингээд утахгүй шинэ он гарах гэж байна. Та бүхэнд одоо шинэ ондоо эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ингээд дараа жил уулзтлаа баяртай манайхаа баяртай.